За хийдүүлээ нэг чихвч биш ээ. Микрофон ашиглахгүйгээр нэг ярьж үзье. Тэгэхгүй бол хитрхийн амар миний яриа чанга сонсогдоод байсан гэж магадгүй. Нэг ингэж нэг ярьж үзье. За хаваариныгийн 3 дугаар утга үзэн. За энэ 3 дугаар утга нь болохоор ямар утгатай юм бэ гэхээр дайшо болон хаммэн гэж байгаа. За дайшо гэдэг нь болохоор ямар нэг юмыг ингээд орлуулж за чи надад тэгэх юм бол би чамд тэгнэ гэсэн ийм ийм утгатай гэсэн. Хаммэн нь болохоор зэрэгцүүлсэн утгатай. За зэрэгцүүлсэн биш. Өргөө. За би энийг юу аа хитүүлээ юу аа. Имийг нь японоор уншиж үзье. За а тою котомо ару га хантайны би тою котомо ару. Нэг манай бидний өмнөх хаммэн то тийм тал байгаа ч гэсэн ийм тал байгаа гэсэн ийм зүйлийг энэ дурдсан байна тий. А то юу плюс мо аруга а то юу ийм а гэсэн ийм эерэг зүйл байгаа ч гэсэн би то юу майнус мо ару гэд би гэсэн майнус одоо сөрөг зүйл ч гэсэн байгаа гэсэн энэ хоёр өөр утгыг ингэж оруулахад энэ каварини гэдэг дүрмийг хэрэглэх юм байна гэж ойлгож байна. За тэр даашио гэдэг нь болохоор юмны хариуд гэсэн түрүүн үг нь орж ирэхгүй байсан. Юмны хариуд гэсэн тийм утгатай шүү заяа. За тэгэхээр монголоор юу ах юм бол орчуулсан харах юм бол юмны оронд, юмны хариунд эсвэл нэмэх хасах утга нь хоёр талд орсон тий. Хэдий тийм ч гэсэн нөгөө талаараа тийм гэсэн. Тийм талтай ч гэсэн нөгөө талаасаа бас тийм талтай гэсэн. Ийм хоёр ерөнхийдөө утгыг үзүүлэх нэ. За Сизузоку буюу катажийн хэдүүлээ харах юм бол икэёшино фүцүкэ гэж юм тий. Самуи or кавай гэд икэёши буюу и тэмдэгнэрийг тэр чигээр нь бичээд нэмэх нь каварини гэж зайлах юм байна. За хоёр дахь нь болохоор накэёши болохоор натайгаа бичсэн ч болно, дэарутай бичсэн ч болно. Тэгээ нэмэх нь каварини зайлах юм байна. Тэгэхээр энэчнээс анзаарсан юм хэдүүлээ болохоор энэ төр зөвхөн тэмдэг нэр орох юм байна. Тийм үү? Каваринигийн өмнө. За каваринигийн 1 2 дугаар утган дээр болохоор 27 28 дугаар хичээл дээр шүү дээ. 27 дугаар хичээл дээр нь хүн байсан бол хоёр дахь дээр нь болохоор юм иданг адилхан төстэй юмнууд байсан те моно байсан те за одоо гурав дахь дээр нь болохоор ерөнхийдөө бол каваринигийн өмнө нь болохоор икэёши то накэёши тэмдэгнэр авах юм байна гэдээ ойлгочиход болно. За рейбун буюу жишээ өгүүлбэрийг хэдүүлээ харах юм бол эхнээс нь уншия. Коно шигото wa kyūryō ga takai kawarini sekini mo omoi desu гэж юм уу. За хэдүүлээ каваринигийн өмнө ямар үг орсныг нь харуул такай буюу икэёши байна. И тэмдэгнэр буюу такай буюу одоо энэ дээр бол яг энэ өгүүлбэр дээр бол өндөр цалин өндөр гэсэн утгаар орж ирж байгаа. Цалин сайн ихийг төлдөг гэсэн утгаар орж ирж байгаа ийм тэмдэгнэр байна. За эхнээс нь орчуулъя. Коно шигото wa kyūryō ga takai буюу энэ ажил бол kyūryō ga takai буюу цалин нь өндөрч гэсэн одоо каварини секини мо омой дэс гэж байна. Секини гэдэг маань болохоор үүрэх хариуцлага гэсэн үг. Хариуцлага нь үүрэх хариуцлага нь омой дэс буюу ихтэй хүнд гэсэн. Омой гэдэг чинь хүнд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хариуцлага нь хүндээ. Хариуцлага ихтэй гэж одоо монголчилж орчуулах нэ. Тэгвэл kyūryōn буюу цалин өндөрч гэсэн хариуцлага ихтэй гэсэн юм майнус буюу юм сөрөг талч гэсэн байгаа гэсэн ийм хоёр одоо тий юг хоёр талыг харуулсан байна. За хоёр дахь нь болохоор карева yoku hataraku kawareni monku mo oi гэж юм тий. За каваринигийн өмнө нь орох юм бол хатараку гэд энэ ч болохоор ажиллах
гэсэн үг байна. За энэ болохоор юу биш шүү дээ тий. Kyoshi биш байна шүү дээ. За за Карева Йоко Хатараку буюу тэр эрэхтэй их ажилдагч гэсэн нөгөө талаараа Монкүмо ой Монку гэж юу гэсэн үг вэ? Манайха мэдхүү Монку гэдэг үг. За Монку гэдэг нь болохоор гомдлох гэсэн үг. Хэвээ тэгжин ингэжин те ингээд цалинаны баг мөртлөө ингээд би ингэж юм манад арга надтай ингэж харьцдаг ч гэх юм уу ингээд дандаа гомдлохыг хэлж байгаа Монку юу гэдэг нь болохоор. Тэгэхээр Монку мо ой гэхээр их гомдолдгоо гэсэн үг. За энэ ч гэсэн яг одоо яг энэ ийм мэтэй бол таарч байна. За дараагийнх нь Жиюна Сейгацуга Дикиру Каварини Фуантейна шүүниу шика най гэж юм тий. За Каварини гэдгийн өмнөх үг нь болохоор Дикиру буюу чадна гэсэн үгтэй. Чадна боломжтой чадна гэсэн. За эхнээс нь уншия. Жиюна Сейгацуга буюу жию гэдэг маань болохоор эрх чөлөөтэй гэсэн үгтэй. Жиюна сейкацудад болохоор эрх чөлөөтэй амьдрал га дикгиро буюу эрх чөлөөтэй амьдралаар амьдарч чадах ч гэсэн одоо болох ч гэсэн болж байгаа ч гэсэн хуантэй гэж үлээ одоо тогтургүй гэсэн үг. Анте болчхоор хүүн байхгүй болчих юм бол тогтвортой болно. Хүү гэд урд нь эсрэг утгатай ханц нэмэгдээд ирэх юм бол энэ нь тогтворгүй буюу эсрэг утгатай болчих байхгүй. Хүү антена шүүниу буюу орлого шүүниу манай хажээжлээд аваарай. Шүүниу арталтан нөгөө дуудлагын бичсэн байна. Шүүниу шиканай буюу одоо орлого нь бол тогтворгүй гэж энэ дээр ингэж бичсэн байна. За манай ойлгомжтой шүү дээ. Ерөнхийдөө ингээд 3-4 хуваагаад каварины 3-4 хувааж байгаа ч гэсэн яг уу Японы хэл маань Монгол хэлтэй адилхан болохоор өгүүлбэр зүйн хувьд адилхан болохоор бид нэр ер нь бол каварины гэдгийг юмны оронд гээл цээжилчих юм бол ер нь манай монголчууд ч гэсэн хүн дээр ч ашигладаг одоо тий юмн дээр ч ашигладаг ингээд олон янзаар ашигладаг болохоор ер нь бол каварни гэдэг нь болохоор ямар нэгний юмны оронд юмныг орлуулах гэсэн бас утгатай юм байна. Бас ингээд монголоор ч гэсэн тийм шүү дээ тий. Би их цалин авч байгаагийн оронд бас айгүй их ажилдгаа ч юм уу тий. Бас ингэж бас ашигладаг болохоор манайхан юм тэгээд ойлгочтой айгүй амар шүү. За